Монголын мэргэжлийн эхлэн модогчдын институтын Баянгар салбарын 2021-с 2025 оны үйл ажиллагааны товч тайлан. Монголын мэргэжлийн эхлэн модогчдын институт нь 1996 оны 3 дугаар сарын 9-нд үүсэн байгуулагдсан бөгөөд мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэхэд баримтлах зарчим, ёс зүйн дүрмийг батлах, сахиулах, нягтлан бодох бүртгэл болон аудитын олон улсын стандартуудыг монгол хэлнээр хөрвүүлж, гишүүд олон нийтэд хүргэх, нягтлан бодогч аудиторуудыг тасралтгүй сургах, хөгжүүл хүүргээ нэр төртөө хэрэгжүүлж байгаа гишүүн төвтэй төрийн бус байгууллага юм. Баянгар салбарын даргаар аймгийн засаг дарга мэргэжлийн эхлэн модогч Эрдэнэгийн Инхбат, салбарын менежерээр Баянгар эрчим хүч зөвлөгөөнд өгөх компани дотоод хяналтын ажилтан, мэргэжлийн эхлэн модогч аудитор Инх Туянаар ажиллаж байна. Салбар өнөөдөр 115 гишүүнтэй. Гишүүд нь 9 ангид хуваагдж ангийн зохион байгуулалтаар ажилладаг. Институтээс зохион байгуулж буй бүхэл ажил арга хэмжээг салбарын Facebook хуудас болон Баянгарын мэргэжлийн эхлэн модогчдод чат группуд цагаалталгүй танилцуулж, салбарын оролцоог бүрэн хангаж 2021-с 2025 оны хугацаанд Баянгар салбар нь бодлогын төвшөнд мэргэжлийн эхлэн модогчдынхоо мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн хөгжил ёс зүйгээр манлайлах, Монголын мэргэжлийн эхлэн модогчдын институтээс зохион байгуулж буй олон нийтийн аливаа ажилд гишүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, орон нутгад эрх олгох сургалт шалгалтуудыг амжилттай зохион байгуулж, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилго тавин амжилттай ажиллаж ирсэн. Манай хамт олон сүүлийн 5 жилийн хугацаанд Монголын мэргэжлийн эхлэн модогч цол зэргийг эзэмшигч 17 гишүүнээр бүл нэмсэн. 2025 онд салбарын нийт гишүүд ямар нэгэн гишүүний татврын өргүй, хүн бүр ёс зүйн дүрмээ бүрэн хэрэгжүүлж ажилласныг онцлох хэрэгтэй. Институт салбар гишүүдийнхээ нэгдмэл байдлыг хангах чиглэлээр 2021-с 2025 онд зохицуулах зөвлөлийн хурал 11 удаа, хяналтын зөвлөл ангийн дарга нарын өргөтгсөн хурал 7 удаа, бүх гишүүдийн хурал 9 удаа зохион байгуулагдаж, бүсийн тасралтгүй боловсролын сургалтуудад хамрагдах аймагтай тариуцагчийн болон эрх олгох сургалт шалгалтуудыг зохион байгуулах, үндэсний өгөх өдрийг тохиолдуулан хүмүүнлэгийн үйлсийг уламжлал болгон зохион байгуулах, хамт олонныхоо баяр жаргал зовлон гүнгийг хуваалцах, мэргэжлийн эхлэн модогчдын спортын 17-18 дугаар их наадмуудад хэрхэн оролцох, их наадамтай холбоотой ажлын хэсэг комиссууд байгуулах, Баянгар салбарын баг тамирчдыг спортын төрөл бүр дээр сонгох, бэлтгэл хангах, ахмадын баярыг тохиолдуулан ахмадуудаа баярлуулах, санхүүчдийн баярын тэмцээнд оролцох, ажил мэргэжлэрээ тэргүүний гишүүдээ төрийн болон яам, Монголын мэргэжлийн эхлэн модогчдын институтын шагналуудад уламжлан тодорхойлох зэрэг цаг үеийн асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэж ирсэн. Бид институт салбар гишүүдийнхээ нэгдмэл байдлыг хангах зорилгыг тавьж, тодорхой ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэж ажилласан. Тодорхойлбол жилбэр зохион байгуулагддаг салбарын дарга менежерүүдийн зөвлөгөөнд тасралтгүй оролцож салбарынхаа тайланг танилцуулж, үр дүнг өнлүүлэн 2024 онд 30 салбараас 4-дугаарт шалгарсан. Монголын мэргэжлийн эхлэн модогчдын институтээс салбарын дарга зохицуулах зөвлөлийн гишүүд менежерүүдийн нэгдсэн уулзалтыг танхим онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулахад хариуцлагатай оролцсон. 2022-2023 онуудад Арганга, 2024 онд Дундгов, 2025 онд Баянгар аймагт зохион байгуулагдсан бүсийн сургалтуудад хамт олноороо ажил бүтлөгж амжилттай оролцсон. 2022-2023-2025 онуудад эрх олгох танхимын сургалтуудыг аймагт зохион байгуулж, сургалтын төлбөр 16.6 сая төгрөг, тестийн номны төлбөр 1.1 сая төгрөг, сорил шалгалтын заавал судлах хичээлийн төлбөр 14.2 сая төгрөгийг институтэд төвлөрүүлсэн. 2021 онд эрх олгох сургалтад 3 булг сумын санхүүгийн албаны дарга, нягтлан модогчд хамрагдаж шалгалт өгөх нягтлан модогчдоос англи хэлний мэдээллийн технологийн ур чадвар, ёс зүйн мэргэжлийн үнцэн, санхүүгийн тайлан гаргах арга зүйн тестүүдээр онлайн шалгалтуудыг 2021 оны 5 дугаар сарын 6-7 өдрүүдэд тэргүүлэгч оюун эрдэнэ багш Дорж нартай хамтран зохион байгуулсан. 2022 оны 11-р сарын 8-ны өдөр аймгийн засаг даргын хурлын заланд татврын шинжилэл сургалт хэлэлцүүлгийг аймгийн санхүү төрийн сангийн хэлцтэй хамтран зохион байгуулж, сургалт хэлэлцүүлэгт 100 гаруй нэгтлэн модогчд хамрагдсан. Уг сургалт хэлэлцүүлэгт бизнесийн ухааны доктор, татврын мэргэжсэн зөвлөх, аудитор, Монголын мэргэжлийн эхлэн модогчдын институтын сургалтын хорооны гишүүн, Монгол улсын татврын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгийн сургалтын хорооны гишүүн багш Цэрэн Сономын лав дулам оролцсон. Сургалт хэлэлцүүлгийн үеэр Баянгар аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга байгуулмаа, Баянгар салбарын дарга Инхбат нараа хэлэлцүүлэгт оролцогчдод холбогдох мэдээллийг өгсөн.
Баянгар салбарын мэрэгсэн нятлан модогч Ахмад дунд залуугийн уялдаа холбоог сайжруулж, ахмадын зөвлөгөө сургаалыг сонсож тэдний ажлын туршлага түүхэн уламжлалыг өвлөн авч, үргэлжлүүлэн биелүүлж албаны болон мэрэгжлийн ёс зүй, зөв хандлагыг залуу үедээ төлөвшүүлэх зорилгоор 2025 оны 9-р сарын 12-ны өдөр Ахмадын ухаан залуусын эрч хүч 3 үеийн уулзалт хэлэлцүүлгийг Баянгар сумын төсвийн нятлан модогч нарыг оролцуулан зохион байгуулсан. Ахмад настан өвөг дээдсээ хүндлэх Монгол ёс үеэс үед уламжлагдсан төлөвшсөн нандин сайхан соёл билээ. Баянгар салбарын хамт олон бид ахмадуудаа хүндтгэн уг сургаалыг нь сонсож тэднээс тогтмол суралцж байдаг. Бүхэл үйл ажиллагаанд ахмадуудтайгаа хамт оролцох, ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, тэднийг урамшуулах байдлаар ажиллаж ирсэн. Мөн мэрэгжлийн ур чадвар ёс зүй манлайлалаараа хамт олноо үлгэрлэж, салбарын санхүү бүртгэлийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулсан гишүүдээ Монголын мэрэгсэн нятлан модогчдын институт, яам агентлаг төрийн шагналуудад уламжлан тодорхойлж ирсэн. Шагнал урамшууллын талаар Ахмад настан тунгуулга наран цэцэг нар 2021 онд төрөйндээ шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан түвийн удангоор шагнагдсан. Ахлах аудитор Цэниам татварын улсын байцаагч Тайван, Global Capital Audit компани захирал Инх Туя, мал эмнэлгийн нятлан модогч Цин Даюш, нийгмийн даатгалын улсын байцаагч Догмит Зинг, Монголын мэрэгсэн нятлан модогчдын институтын салбарын менежер Инх Туя нар төрөйндээ шагнал алтан гадс одонгоор татварын улсын байцаагч Инх Мандах өсөх баяр, аймгийн иргэдийн хурлын ажилтан Нармантах нар хөдөлмөрийн хүндэт медалаар, эрүүл мэндийн газрын нятлан модогч Мөнх Эрдэнэ, нэгдсэн эмнэлгийн нятлан модогч Сайн баяр, Номондлай сургуулийн нятлан модогч Мөнх Эрдэнэ, Начин Бекери компани захирал Мөнх Туя, Шүүхийн нятлан модогч Мөнх Зүйл нар сангийн яамны нятлан модох бүртгэлийн тэргүүний ажилтнаар, аймгийн иргэдийн хурлын нятлан модогч Ариун баяр сангийн яамны жуух хүчгээр тус шагнагдсан. Санхүүгийн 110 жилийн ойг тохиолдуулан салбарын өмнөөс олон удаагийн уралдаан тэмцээнд манлайлан оролцож ирсэн хугацаагүй эрэхтэй мэрэгсэн нятлан модогч Мөнх Бат Дорж хонд Сувд Эрдэнэ нарыг санал болгож волейболын спортын 1-р зэрэг олгосон. Татварын хэлтсийн шинэ байртай танилцж дурсгалын зүйл гардуулсан. Монгол улсын хугацаагүй эрэхтэй мэрэгсэн нятлан модогч Гэгэн Сумадын сургууль цэцэрлэгийн зохицлбарын захирал Адия 2021 онд шилдэг удирдагч болж байсан бол 2025 онд шилдэгэн шилдэг удирдагчаар шалгарсан. Монголын мэрэгсэн нятлан модогчдын институтын хүндэт тэмдгээр хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нятлан модогч Алтан цэцэг, байгаль орчны газрын нятлан модогч Дорж ханд, өргөмжлөлөөр санхүү хяналт аудитын албаны дарга Жаргал цэцэг, татварын улсын байцаагч Инх Сувд нар шагнагдсан. Монголын мэрэгсэн нятлан модогчдын институт нь санхүү нятлан модох бүртгэлийн мэрэгжлийн байгууллага болохын хувьд салбарын зохицуулах чиг үүрэг, мэрэгжлийн хөгжлөөр дамжуулан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй төрийн захиргааны төв байгууллагууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, их дээд сургууль, бусад салбарын мэрэгжлийн байгууллагуудтай сургалт судалгаа, хэлэлцүүлэг шийдэл, бодлого боловсруулах зэрэг олон талаар идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд оны шилдэг 10 санхүүчдийг жил бүр шалгаруулж алдаршуулдаг. 2025 оны орон нутгийн шилдэг санхүүчээр Баянгар эрчим хүч зөвлөгөөнд өгөх компани дотоод хяналтын ажилтан Баянгар салбарын менежер Инх Туя шалгарч хамт олноо баярлууллаа. Спортын их наадмын 2 удаагийн авраг баг бидний спортын амжилтыг 2021-с 2025 он 2023 онд Өмнөгов аймагт болсон спортын 17 дугаар их наадамд мэрэгсэн нятлан модогч долгор сүрэн ахлагчтай эмэгтэй баг тамирчид волейболын төрөлд алтан медаль, багийн ахлагч долгор сүрэн шилдэг тоглогч, теннисний тэмцээнд мэрэгсэн нятлан модогч Сувд Эрдэнэ наран цэцэг нар мөнгөн медаль, 2025 онд Эрдэнэт хотод болсон спортын 18 дугаар их наадамд мэрэгсэн нятлан модогч долгор сүрэн ахлагчтай эмэгтэй баг тамирчид волейболын төрөлд мөнгөн медаль, багийн ахлагч долгор сүрэн шилдэг тоглогч, шатрын тэмцээнд мэрэгсэн нятлан модогч Оюун Эрдэнэ хүрэл медаль, корнхолын тэмцээнд мэрэгсэн нятлан модогч Догмит Цэнг ахлагчтай баг хүрэл медаль авч багаараа амжилттай оролцож багтан сайхан амжилтыг гаргасан. Хүмүүнлэгийн үйлс. Хүмүүнлэгийн ажил гэдэг бол хүнлэг сэтгэлээр хэн нэгэнд тусламж үзүүлэх явдал юм. Тайланд хугацаанд мэрэгсэн нятлан модогчдын Баянгар салбар 2010 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн 11-р сарын 1-ний өдөр буюу үндэсний өгөх өдрийг тохиолдуулан өрх толгойлсон аав ээжүүд, хүнд өвдсөн эмэгтэйчүүдэд туслах, асрамжийн газрын ахмадуудыг эргэх, асаргаа шаардлагатай ахмад санхүүч хүнд өвдсөн хэн нэгэнд урам өгч туслах, албан бус боловсролын сурагчдад дэмжлэг үзүүлэх байдлаар тогтмол тэмдэглэж ирсэн. 2021 оны 11-р сарын 1-ний үндэсний өгөх өдрийг тохиолдуулан уламжлал болсон өглөгийн аянаа зохион байгуулж Баянгар сумын 5 дугаар багийн өрх толгойлсон 6 хүүхэдтэй ээжтэйгээ амьдардаг нэг бүсгүйг сонгон өглөө өгсөн.
Өмнөгөө аймагт болсон спортын наадмын үеэр нийт мэрэгсний эхлэн бодогчдын дунд өрнсөн сайн үлсийн аянд оролцсон Баянгур салбар бялхам дүүрэн хайр төрийн бас байгууллагад 900 мянган төгрөгийг хандивалсан. 2022 оны 11-р сарын 1-ний үндэсний өгөх өдрийг тохиолдуулан Бэлгийн дээд ном 1 сарын аяныг өрнүүлэн ном сургуулийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх принтерийг 5-р сургуулийн хамт олонд бэлгэллээ. 2023 оны 11-р сарын 1-ний өдөр Баянгур салбарын хамт олон цуудын хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа малчин төмөндөө туслах зорилгоор аймгийн онцгой комиссийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн 1 сая 260 мянган төгрөг хандивалсан. Анхны их заснаар гэрийн шатаж өмссөн хувцастайгаа үлдсэн цагаан чулуут 5-р угийн 4 хүүхэдтэй бүх бат хэмээх айлдах хамт олонныхоо сэтгэлийн бэлгийг хүргэсэн. Ах дүүс төмөн олны дэмээр орох гэрте болсон ч бүгд өвлийн гутлаг хувцсгүй гэх саналыг нь хүлээн авч 1 сая 300 мянган төгрөгийг бэлнээр өгч 330 мянган төгрөгийн хүнс цэвэрлэгээ авах материал авч өгсөн. 2025 оны 11-р сарын 1-ний өдөр Баянгур салбарын гишүүд маань хүн дээр өвдсөн Монгол улсын мэрэгсэн эхлэн бодогч Шүрэн Чимэгтэй хамт олонны сэтгэлийн өвлөг барьж 2 сая 680 мянган төгрөг цуглуулсныг гишүүдийн хамт очиж гардууллаа. Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн мэрэгсэн эхлэн бодогч Баярмаг аудитор Долчмоо Бунчин сүрэн инх туяа нараа эргэж хамт олонныхоо сэтгэлийн бэлийг 1 сая 900 мянган төгрөгийг гардуулж эрүүлэнхийг хүссэн юм. Та бүхэнд Монголын мэрэгсэн эхлэн бодогчдын институтын Баянгур салбарын 2021-ээс 2025 оны үйл ажиллагааны товч тайланг танилцууллаа.